За сайн байцгаана уу та бүхэндээ 2022 оны 6 сарын 23-ны өдрийн мэндийг хүргэе. За энэ миний гүцэлцэгний минь цамхаг одоо гүцэлцэгний өгөөд ихэлсэн энэ сайхан байна. За энэ гүцэлцэгнийхаа цамхагийг хараад би дүгнэж хэлэхдээ юу гэж дүгнэж хэлэхээр байна вэ гэвэл гүцэлцэгний минь цамхаг өдрийн хурц халуун наранд ингээд үндсэн гэрэл цохоод навчин шарлаад байна. Тийм учраас хэрвээ та нар энийг хийхдээ хунцар саван гадна талын будаа тээвлэх зүгээр юм бэлэг гэрэл цохихгүйгээр. За тэгээ та бүхэн тэрийг анхааруулж хийлээ. Тэрнээс бол их сайхан ургасан. За энэ цамхагийг болол нэлийн газраасаа ингээд жоохон өндөр хийсэн байгаа. Зөвхөн тэр нөгөө усны савны доотлын нөгөө дээд талынх нь одоо хэсэг нь бол газар хүрээд хийгдсэн. Энэ болохоор айгүй гүн суугдсан байхгүй юу? Би бүр үзүүрийн тэр аяар нь газарт суулгаа хийсэн чинь энэ болохоор доотлынх нь хэсгүүд нь шууд ингээд сэжмээ өгөөд ингээд хараа ингээд шинэ гүцэлцэг нөгөн гинэ. Ингээ 20 см градаа ургаад тэгээд энд ингээд навчгараад тэгээд шинэ гүцэлцэг нөгөн. Ингээд гүцэлцэг нөх юм бол энэ жимс нь ургахгүй. За та нар хэрвээ энэ гүцэлцэгнийг ингээс сэжмээ ургуулахгүй шинэ гүцэлцэг нь авахгүй гэж бодвол энийг нь тастаад энэгээр нь хайчилж аваад тэгхийн бол энэ одоо жимс гараад эхэлнэ. За энэ өөрөө хөрсөн дээр ингэж байж байгаа л тэгэл үндэс гараад тэгээ шинэ гүцэлцэг нь ургаад ирнэ гэсэн үг. Хэрвээ та бүхэн гүцэлцэгний савнд тарьсан байх юм бол хажууд нь ингээд савнд шороо хийгээд тэгээд энэ үзүүрийнх нь хэсгийг 20 см яваад яг энэ үзүүрийнх нь хэсэг төр үндэс гарах хэсгийг шороон дээр тавьчих юм бол өөрөө аяндаа үндэс гараад ирнэ. Энэ хараа эмгэн хүмүүс гүцэлцэг нэг мэдж байна уу? За тэгээ гүцэлцэг маань бол сайхан ургаж байна. За гэрэл цохоод үндсэн гэрэл цохоод навчин ганц нэг навчин ялангуяа ингэ шарлж байна. Тэрнээс гоё ургасан. За 3 ширхэг цамхаг маань хойтлоос нэг юм харагдаж байна. За энд болохоор би бөөрөлцөгний цамхаг хийсэн. Аминдаа нэг төмөр ингээд зоогоод тэгээд бөөрөлцөгний ингээд бөгнүүлсэн байгаа байдал нь цамхаг хийгээд за энэ рүү болохоор ингээд цэцэг энэ одоо энэ бөөрөлцөгний гүцэлцэгний талбай дээр гараад ирсэн энэ нөгөө цэцэглэх ёстой одоо цэцэглээгүй л байна. Тэгэхээр энэ зэрэг тастаад нэг хийчт юм уу гэсэн бодлоод ингээд бас нэг цамхаг хийсэн. За энэ бас нэг юм гоё ургаж байна. Энд болохоор бөөрөлцөг нь том болоогүй болохоор ингээд энэ шиг ингэж боогоогүй байна. Тэрнээс ингээд цамхаг болгоод ингээд уяагаар боож өгөөд бөөрөлцөг нь ургуулж байна. За ингээд та бүхэнд захиж хэлэхэд гүцэлцэгнийхаа цамхагийг ингээд хунцар саваар хийх юм бол гадна талын бодох хэрэгтэй байна шүү гэдгийг хэлье. За тэгээ би энэ дээд талд нь болохоор нөгөө сармис хийсэн. Сармис энэ нөгөө гүцэлцэгнийг эрүүл байлгадаг одоо өвчлөлтгүй болохоор ингээд сармис хийсэн. Тэгээ сармис маань дээрээ ингээд өрөө өгч байна. Одоо энэ өрөө өгч байгаа байдал нь энэ дээр энэ бондгортой одоо хумс суугаад ирнэ. Аянда яг л нөгөө доор байгаа дороо нөгөө
сармис гардагтай яг адилхан дээрээ ингээд хумс суугаад сармис гарна. Жижигхэн л болохоос биш. Доорооч жижигхэн сармис гарна, дээрээ жижигхэн сармис гарна. Энэ дээдлийнх нь энэ нүрэн. За энийг аваад тарьчих нь энэ доотлих нь бас бүхэл гардаг юм аа. Энэ доотлих нь болохоор гоё шүд гардаггүй юм. Шүд нэг хумс суугаагүй байдаг байхгүй юу? Дээдлийнх нь болохоор хумс суутсан байдгийн. Тэгээ энэ дээдлийнх нь үрийг нь аваад дахид тариал энэ доотлийнх нь жижигээр мэдчихэд болно. Эсвэл энэ чигээр нь орхичиход ерөөсөө авахгүйгээр энэ чигээр нь орхичиход энэ өөрөө бас 4-5 ширхэг болоод хумс суугаад тэгээ дахиад ургацсан байдгийн. За энийг ингээд сармистай тариул ихсэн. Сармис улаан лойлтой сармис улаан лойл гүзээлцэг нь 3 сайн хөрш. Тийм учраас та бүхэн энэ саримсаа гүзээлцгэнтэйгээ улаан лойлтойгоо цог тариарай. За одоо энд би та бүхэнд нэг гоё юм сонирхуулахад энэ болохоор зэрлэг нөгөө одоо ой дургадаг гүзээлцэг нь энэ жижигхэн юм навчтай жижигхэн. Тэгэл бас энэ ингээл өөрөө бас нэг 20 см градустай яваал тэгэл гүзээлцэг нь өгöd байна. За энийг бол дор нь ингээд тарьчихад модны дор тарихад хэцүүгээр би тэгтээ энийг хавар ерөөсө баг ихэнх нь аваад хайцгаа. Цэвэрлэгтэй. Энийг бол германууд иддэг юм бэлээ. Энэ бас эрүүл мэндэд айгүй сайн л юм бэлээ. Жижигхэн мөртлөө бас яах вэ? Нэг тийм гоё амттай ш. Тийм гүцэлцэг нь байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Ургац нарийн байх болтугай.